Монгол дуу өмчлөгч нь монгол хүн биш. Хийх юм асар их юм байна гэж болгосон. Юун дээрээс тэгж тооцсон бай гэхээр бид нар мэдээж хэрэг сая төслийнхоо дараа social monitor гэж. Тэнгуут одоо жишээлбэл physical Asia, Монголын дүүх, Монгол үндэсний бүх, Монгол морь, наадам. Бүгдэн дээр нь одоо дэлгүүрөөр нь хайлт илэрцээр хайхад одоо үндэсний бүх гээд хайхад ерөөсөө баг 90% нь өвөр Монгол бүх гарч ирдэг. Монгол морь хээр тал гээд хайхаар өвөр Монгол гарч ирдэг тийм. Тэгэхээр бид нар хамгийн үнэттэй өв соёл, бит болон бит бос өвөө гадагшаага алдаад байгаа юм биш үү гэдэг юм айц залууны амар мэдрэгдсэн байхгүй. Тэгээд Netflix-ийн контентын дээр жишээлбэл бид нар дуу ашиглах болдог. Цохиогч ирхийг авах гад тухайн дууг одоо бид нар хөөцөлдөж аваад өмчлөгч нь монгол хүн биш. Монгол дуу хятад хүний хятад студийн одоо эзэмшилд орчихсон. Бид нар хятад асуудалтай жоох юм шаардлага болчихж байгаа. Тэгээ бид ч одоо юу вэ те. Тэгээ тэрэн дээр нэлээ эмзэглэсэн учраас бас энэ салбар руу ялангуяа өв соёлоо, бит бодлон, бит бус өвөө гадагшаа танилцуулсан Монгол морины онцлог нь ямар байдгийг сур харфаа наадам нь юу юм. Яг юм шат дараатаагаар олон улс руу чиглэсэн англи хэл дээрх контент маш их шаардлагатай байна.